Монгол улсад орчин цагийн мотоциклийн спорт үүсэж хөгжсөний 70 жилийн өнөөдөр тохиож байна. Монголын спортын салбарт өөрийн онцгой байр суурийг эзэлж олон сонирхогчдыг татдаг. Хурд хүч, тэсвэр төвчээр авахалжсан ба сэтгэлийн хат шаарддаг учраас шилдэг тамирчдыг төрүүлэн дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирсэн бахархам түүхтэй билээ. Үйл ажиллагааны үеэр мотоциклийн спортын үеийн тамирчдаа хүлээн авч төрийн одон медалаар шагналаа. Үүнд олон хэмжээний мастер Батбаяр, Инхбат, Чинбат нарыг төрийн дээд алтан гац содонгоор, олон хэмжээний мастер Батцэнгэл, Мөрөн, Очрол нарыг Монголын үндэсний олимпийн орооны алтан медалаар, олон хэмжээний мастер Амгалан, Сүхбат, Батбаасан нарыг Бентамир спортын 100 жилийн медалаар шагнан урамшууллаа. Мөн мотоциклийн спортыг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдийг шагнасан байна. Гишүүнчлийнхаа хүрээнд энэ спортуудыг спортын маш олон төрөл байгаа. Автомашин мотоцикл гэхлээр мотокросс, эндуро мотоцикл гэхэд ралли байна. За машин гэхэд бааха байна. Манай автомаструудын холбооны УАЗ-ийн уралдаан байна. Mongolian Off-road Federation гэдэг оффроудын холбоо маш олон төрөл байгаа. Тэгэхээр энэ бүх спортын төрлүүдийг бид нэр олон улсын гишүүнчлийнхаа хүрээнд хөгжүүлэх, олон нийт таниулах ийм үүргийг бол хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд бид нэр олон улсын чиг баримжааны дагуу энэ спортуудыг бол хөгжүүлж яваа. Мотоциклийн уралдаанаар бид нар бол нэлээд олон уралдааны тэмцээнд орж исэн, твийн аврагтай болсон, дэлхийн аврагт орж исэн, дэлхийн аврагын медальтай манай төрсэн байгаа. За дээр нь манай мотоциклийн 9 замын уралдааны төрөл хөгжсөн. Дугуун дээр асар олон хадаастай мотоциклоор бид нар дотоодын болон олон улс төв дэлхийн тэмцээнд оролцож за раллийн төрлөөр манай олон тамирчид Дакар ралли, Абу Даби ралли, Марокко ралли гэдэг дэлхийн шилдэг том уралдаанууд оролцож байгаа. Энэгээр ингээд бид нар 70 жилийн хугацаанд өнөөдөр зөвхөн ингээд уулзаад болох биш 70 жилийн түүхийг бол бараг 7 хоног ярьж хөрөх түүх бүтээсэн гэж боддог байхгүй юу? Мотоциклийн спортоор хичээлэх нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, стресс түгшүүрийг бууруулдаг байна. Мотоциклийн спорт нь эрсдэл өндөр байдаг учраас анх хичээлдэж байгаа хүнээс асар их зориг шаарддаг юм а. Энэ нь өөрийгөө удирдах, хянах, зөв үнэлэх чадварыг хөгжүүлдэг болохыг хэлж байлаа. Манай гэр бүл нийт 3 үеийн мотоспортын тамирчинтай аав минь оролцдог байсан. Би өөрөө мотоспортын тамирчин, манай хүүхэд мотоспортын тамирчин гэдэг ингээд ялч энэ манай гэр бүл бол мотоспорттой холбоотой гэр бүл байгаа. Тэгэлгүй яг мотоспорт бол ер нь ямар ч юм, ямар нэгэн зүйл бүгд эрсдэлтэй дагуулдаг. Нөгөөдөө амжилтыг дагуулдаг. Тийм учраас би энэ эрсдлийг бол багасаа анх энэ спортод хичээлж гиснээсээ тооцож байсан. Эрсдлийг дандаа 2 дугаарт дараагийн шатанда тавьдаг. Тэр гүнд нь би дандаа амжилт өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, яаж энэ спортод амжилт гарах вэ гэж бодож хичээж явж ирсэн. Мотоциклийн спортын уралдааныг анх 1955 оны 5 дугаар сарын 2-нд мотоциклийн Бартаад замын уралдааны төрлөөр зохион байгуулжээ. Тус уралдаанд 10 гаруй залуучууд оролцсон байна. За энэ уралдаанаас хойш жил бүрийн улсын аварга шалгаруулах, тамирчдын амжилтыг ахиулах, хөгжүүлэх олон уралдааныг зохион байгуулж иржээ.